Сайн байна уу? Сургалтын менежер өөрийн ирэхээр LXP систем рүү нэвтрэн орно. Шилжилт хөдөлгөөн үндсэндсний шилжээ эрх дэдс рүү орно. Дэлгэцний зүүн дэд буланд эсээсээс татах цэнхэр товчийг дарснаар сурагч үсэг дэлгэц нэгдэнэ. Сонгох хэсгээс шилжээ ирж буй сурагчийн анги болон бүлгийг сонгоход эсээс систем дээрх бүртгэлтэй шилжиж ирэх боломжтой сурагчдын жагсаалт харагдана. Тухайн шилжээ ирэх сурагчийг эсээс ID-ны өмнө барьлах зөвлөг цанхыг зөвлөн сурагч үсэг товчийг дарснаар e-school систем дээр сурагч бүртгэгдэнэ. Харин сурагчийг системээс асахдаа сургалтын менежер шилжилт хөдөлгөөн үндсэндсийг сонгон шилжээ авах дэдсийг сонгоно. Дэлгэцний зүүн дэд буланд барьлах бүртгэх улбан шар товчийг дарснаар дараах дэлгэц нэгдэх ба анги болон сурагчийг сонгон тайлбар хэсэгт дэлгэрэнгүй тайлбарыг оруулан хадгалах товчийг дарснаар сурагчийг e-school системээс асна. Харин дотоод шилжилт хийхдээ сургалтын менежер шилжилт хөдөлгөөн үндсэндсний дотоод шилжилт дэдсийг сонгоно. Дэлгэцний зүүн дэд буланд барьлах бүртгэх улбан шар товчийг дарснаар дэлгэцэд дараах байдлаар нэгдэх ба явах ангиас сонголтоор сурагчийг сонгон очих ангийг сонгон тайлбар хэсэгт дэлгэрэнгүй тайлбар оруулан хадгалах товчийг дарна. Тухайн сурагчийг эсээ систем дээр эхэлж шилжүүлсэний дараа дотоод шилжилт хийх боломжтойг анхаарна уу?